За бид нэр мэдээж гурилаа гаднаас гууж идэхгүймсэн манай дотоодын үйлдвэрлэл хөгжөөсэй гэж бодож байгаа. Аж ахуйн нэгжүүдэд дэмжинэ гэдэг нь бас ард иргэн амжиргааг бууруулна гэсэн үг ерөөсөө биш. Салбарын том бодлого явуулгүй яах вэ? Гэхдээ нөгөө талдаа яг одоо бидний хол яриад байгаа зүйл нь үндэслэгүүд үнэн нэмэгдээд байгаа юм шүү. Үүн дээр одоо салбарын яам хяналт тавьж бодлогоо барьж чадж байгаа юу гэдэг асуудал. Өнгөрсөн жил энэ хууль батлагдахад яг үнийг хэлэхэд аргаа бараад ингэсэн. Бараг 2 жил засгийн хурал дээр ярьсан. Гэхдээ гурилын үн бүр огцом нэмэгдээд байна. Энэ яг салбарын яам энэ дээр ямар бодлого барьж ийн вэ? Хянд чадж байгаа юу? За дээрэс нэмээд ялангуяа энэ аслагдсан аймаг орон нутгийн иргэдийн угаасаа орлого муу дээрэс нэмээд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэн өндөр авах юм бол энэ ядуурлын түвшин өндөр байгаад байна гэдэг. Одоо хамгийн сүүлийн ядуурлын түвшингийн судалгаагаар манай Баруун аймаг үл хүнд гарсан бэл. Тэгэхээр ийм байгаа цагт бид нэр 2022 оны жишээлбэл 8 дугаар сард 1-р гурил 1770 орчим байжгаад 2023 оны 5 сард 2700 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тэгээд сүүлдээ салбарын яамыг 2 жил хүлээгээд яасан дээрөө салбарын яам бодлогоо хэлээч бид яавал энэ гурилын үнийг ингэж огцом нэмэгдэж иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй байх вэ гэд аргаа ороод сүүлдээ за иргэдийн амжиргаагаа дэмжиж сар тохол ковидын дараа эдийн засаг бас хүнд байна. Дөнгөж одоо хүмүүсийн цалин орлогыг бид нар дөнгөж сайн нэмж гин. Гэтэл энийгээ дагаад тэр гурилын үн нэмэгдээд байх юм бол Монгол хүн нэг хүн дунджаар 100 кг гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгэхээр энэ бол иргэдийн амжиргаанд нөлөөлнө гэд өөрөө ирэхгүй энэ арга хэмжээг авсан юм аа. Тэгэхээр одоо яг би энэ хуулиар нэлээд уян хатан зохицуултыг засгийн газар өөрөө хийх юм байна. Ялангуяа манай Баруун аймгийнхны хувьд бол хүсгэн бол цаана эсвэл одоо тэнд үйлдвэрлэлийг нь дэмж эсвэл цаанаас нарай хямдхан гурил идхийг нь энэ зохицуултыг нь хийж өгөх хэрэгтэй. Нэг талдаа бас бид нэр дотоодын үйлдвэрлэл аюулгүй байдал гэж ярьж байгаа ч гэсэндээ хүн амжиргаатай авах чинь бас Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлого шүү дээ. Хүн нэг амжиргааныхаа наад захын хэрэглээнүүдийг аятайхан хангах чинь бас Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байхаа гэж бодож байна. Нийтдээ ер нь 2010-аас 2024 оны хооронд хүнс хөдөө аж ахуйн салбарт нийтдээ 1.1 их найдын татаас дэмжлэг үзүүлсэн байна. Зөвхөн 2023 онд гэхэд нийтдээ 110 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг гурилын үйлдвэрүүдэд үзүүлсэн бэл. Тэгэхээр ингээд нэг талдаа бид нар дэмжүүлээд байгаа мөртлөө нөгөө талдаа яг үнийг хэлэхэд гадаадаас одоо дутгаарга хамаагүй өндөр цалинтай орлоготой хүмүүсээс дутгааргүй бид нар бас хүнсний бараа бүтээгдэхүүний үнэтэй байгаа шүү. Тэр үүнийг бас нөгөө талдаа бодож авч үзэх хэрэгтэй. Тэгээд энэхээр сайда та ингээд юу хахаар бид нар нэг юм үндэсний аюулгүй байдлын эсрэг юм яриад байгаа юм шиг яриад байгаа. Уг нь бол бид нар тэр яг эсрэг ярьж байгаа гэдэг чинь яг ард түмний амжиргааг ярьсны үндэсний аюулгүй байдлын эсрэг юм яриад байгаа шиг байна. Би одоо бас иргэдийн амжиргаа, цалин тэтгэврийн асуудал хариуцдаг сайд байсан. 2023 оны 7 сард бид нар төрийн албаагчдын цалинг 30-аас 50% нэмэхэд яг дагаал гурилын үн нэмэгдсэн. 2023 4 оны 4 сард цалин тэтгэвэр нэмэхэд яг дагаал нэмэгдсэн. Тэтгэвэр нэмэгдэхэд яагаад гурилын үн давхар нэмэгдээд байгаа? Энэ хоёрын логик ойлголтыг би бол сайн ойлгохгүй байна. Тэгэхээр ийм байгаа цагт бол бид нэр үнийг хэлэхэд яг 5 аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг ярихаас илүүтэйгээр 3.5 сая хүний амжиргааны асуудлыг ярих нь энэ улсын хурлын бас нөгөө талд эрх ашиг байхаа гэж бодож байна. Тэгээ үүнийг одоо улсын хурал дээр засгийн газар зохицуулалтаа хийгээд иргэдийн амжиргааг дэмжих нэг бодлогыг бас та бүхэн маань авч үзээрэй. Энэ салбарыг тасралтгүй дэмжихгүй ш дэмжиж байгаа. Дэмжих нь бол зүйтэй гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө талдаа алдаа бас их байгаа гэдгийг та ч гэсэн өөрөө бас мэдж байгаа хаа гэж бодож байна. Өмнөх олон сан мангийн асуудлууд трали Инквайрсад хариулах юм уу? За, инквайрсад хариулт өгье. За. Тэр үн яагаад өссөн гэдэг энэ 23-аас 24 оны ургацтай холбоотой байхгүй юу? Орос улмын улс дайны байдалд орсон. Дизель түлш 47% өссөн. Монгол төгрөг рубльтэй харьцах харьцаан дээр маш том ханшны зөрүү гарсан. Газар тариалангийн үн бий болж байгаа гол өртөг, бордоо, шатхун, ургамал хамгааллын бодис, техник, сэлбэг бүгд Оросын холбооны улсаас импортлж байгаа. Нөгөө талаар эргээ санууд 23 оны намар маш их нөгөө хур тасралтгүй үргэлжлсэн бороо их орсон. Улаанбуудаа өөрөө төрүүн дээрээ соёолоод буюу хурааг байхад соёолоод Улаанбуудаа гурилын үйлдвэрийн чанарт байдал их унсан. Нэг иймэрхүү нэг юм нөхцөл байдлуудад үүсчихсэн.
Тэр бол саяны энэ үн өсөлтөн дээр буюу нөхцөл байдал үүсгээд их нөлөөлсөн л дээ. Яагаад ингэсэн юм бэ гэдэг би бас эргээд тэгээ нэлийн нөхцөл байдлыг хараад судлаад үзгээд. За ажил авснаас хойш доктортой байдлын хангалтын төлөө бүх зохион байгуулалт хийсэн. Магч төр, гурилч төр одоо доктортой, хүрэлцээтэй, нөөцтэй байгаа шүү. Мэдээж урд өмнөх бид нар нөхцөл байдал чинь ялангуяа хөдөө аж ахуйн чинь тухайн жилийн өвлжилтөөс шалтгаалж байна. Тухайн жилийн ургацаас шалтгаалж байна. Их л хурдтай маневртай засгийн газар богино хугацааны хариу арга хэмжээ авахаас их шалтгаалдаг зүйл шүү дээ. Тэгээ манайх ч өөрөө байгаль цаг үеийн эрсдээс бас нэг газар тариалан эрхлэх тийм таатай бүс нутаг бас биш ээ. Чөлөө зах зээлд нь орхиод ингээ явах юм бол бид энэ Оросын улбаны улсын манайхаас 2-3 дахин өндөр ургац авдаг харьцангуй өндөр чийгтэй бүх түүхийд шатхуун, сэлбэг, техникээ өөрсдөө үйлдвэрлээд дээрээс нь бодлогын бүх талын дэмжлэг статус өгдөг Оросын газар тариалан Улаанбаатар үйлдвэрлэлтэд бид өршөлтөх болцоо байхгүй шүү дээ. Энэ стратегийн бараа гэдэг нь та нар ойлгоод байна. Цөөхөн бараа байна. Бус бараа бол хамаагүй. Зөвхөн стратеги буюу ямар ч онц байдлын үед, онцгой байдлын үед, айн бүхий байдлын үед хүн амын доктортой хэрэгцээ хангах Улаанбаатар гурилыг улс дотооддоо зайлшгүй бий болгож бүрдүүлэх нь энэ бол Монгол улсын стратеги юм аа. Стратегитэйгээ юу гэсэн үг юм бэ гэвэл аюулгүй байдал юм аа. Зайлшгүй байх ёстой нөөц юм аа. Зайлшгүй нэг дэмжих ёстой салбар юм аа гэж яриад байгаа юм л да. Эдийн засаг талаас нь харуул дандаа эсрэг гарна. Тэгээд бид нар 90-ад оны сүүлээр нэг унгаагаад нэг туршаад үзчихсэн. Арай гэж сэргээх том бодлого явсаар байгаад өдөөд нэг хөл гард нь олоод тэнцээд эхэлж байна. Тэгээ энийг хоёр шийдэл байхгүй да. Стратеги мөн үү биш үү гэж. Хэрвээ стратеги гэж үзвэл дэмжих ёстой. Цааш дэмжих ёстой. Дэлхийн гол улс орнууд бүгд дотоодын стратегийн гол хүнсийг одоо би түрүүн хэллээ. Япон гэхэд 340%, Солонгос гэхэд 500% ийм татврын бодлогоор цагаан будаага дэмжих хаадаг шиг бид бас ингэж явах учиртай байхгүй да. За болгонтой гишүүн тодруулжсавь. Тэгвэл энэ зохицуултуудаа та бүхэн маань арай эрт авч болохгүй байсан юм. Би одоо нэг хэдэн тоог хэлье. Баруун аймагуудын ядуурлын түвшин Говьалтай аймаг 42.4%, улсын дундаж 27.8% байна. Амар сонсогч байгааз 42.4%. Ховд аймаг 39.7%. Тэгэд ийм амар үнийн өсөлт яваад байхад яасан дээрвэ яасарч дээрвэ одоо боловсролын дарга засгийн газрын хурал дээр көмө олоодаа асуусандаа ямар арга хэмжээ авбал энэ ядуурлын түвшинг бууруулах вэ? Ямар арга хэмжээ авбал энэ гурилын гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих вэ? Хинч дотоодын үйлдвэрлэлийн унгыг гэж бодоогүй. Тэгтэл та нар ямар ч арга сэдэггүй. Одоо баруун аймгийнхны тэгвэл ядаж цаанаас арай хямдхан гурил идэх үе таалгыг нээе гэдэг асуудлыг та бүхэн яриаггүй шүү дээ. Аргаа ороод энийг өөр газраас энэ хөлөж оруулж иж тухайд батлуулчихсан. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг авч чадаагүй чи үр дүнд ингээ ядуурл өсөд байгаамаа. Төрийн албаа. За яг би энэ дээр бас нэг тодруулаад нэг хоёр зүйл хэлэх зүйтэй байх гэж бодож байна л доо. Гэхдээ энэ гурилын үнийн өсөлттэй холбоотой асуудал бол ерөөсөө инквайри сайттай огт холбоотой асуудал биш. Инквайри сайт болсноос хойш гурилын үн харин бууралттай байгаа нь үнэ. Өнгөрсөн жилийн арга хэмжээ авцснаас хойш 1-р гурилын үн 9%-аар буурсан байна. 2-р зэргийн гурилын үн 15%-аар буурсан байна. За асуудлууд тодорхой төвшөнд одоо зорилгоо хангаад явагдсан байна уу гэж явагдсан байна. Гэхдээ боловч чулуун дарга хүнсүдэ аж ахуйн яамнаас одоо мэдээлэл их зөв өгж явахгүй бол одоо сая мэд сайхан гишүүн бас л одоо буруу мэдээлэл өгчөөл гарч штэ. 2021 оноос эхэлж гурилын үн нэмэгдэж эхэлсэн байхгүй юу? 21 оноос. Тийм ээ. 2021 оноос эхлээд гурилын үн жил болгон огцом нэмэгдсэн. 22 онд гурилын үн 60 орчим 57%-аар нэмэгдсэн. 22 онд шүү. Ингээд иргэдийн зүгээс гомдол гаргаад 22 оны 9-р сард шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гурилын үйлдвэрүүдэд шалгалт оруулсан. Үнийн өсөлттэй холбоотойгоор. За ингээд гурилын үйлдвэрүүд дээр очоод хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг гурилын үйлдвэрүүд нь нэг цаг хугацаанд ижил дүнгээр гурилын үнийг нэмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг гаргасан. За тэгээд нөгөө дүгнэлт гарсантай холбогдуулаад нөгөө гурилын үйлдвэрүүд гарсан шийдвэрийг нь шүүхт өгсөн. Тэр хоорондоо хувь заа эзэмшлийнхаа асуудлуудыг зохицуулаад 1 жилийн хугацаанд шүүхээ ойшлуулж агаад зохицуулсны дараа шүүхтэр яваад очихоор энэ чинь бас одоо шууд хамааралтай биш юм байна. Тийм учраас
гэдэг байдлаар шийдвэр гаргасан байна. За ингээ яг шүүхийн шийдвэр гарцсан. Үр дүнгээр нь 2021-ээс 2024 оны хоорондох 3 жилийн хугацаанд гурилын үн 78%-аар өссөн. Гэхдээ би нөгөө Менцайхан гишүүний саяны хэлсэн дээр хэлж байгаа. Одоо татвар чөлөөснийг буцаачаад яг өмнө байсан нөхцөл дээр буцааж очих гэж штэ. Өмнө нь байсан нөхцөл дээр. Тэгэхдээ бид ингээд зохицуулж болох байсан юм а гэдэг асуудлыг өндөд. 3 жил гурилын үн тасралтгүй өсөж яхад юу ч хийгээгүй байхгүй. Тэгчээд одоо болохоор энэ татвар тэгэлснийг нь болиулчаад би дахиад зохицуулт хийчихье гэдэг тайлбарыг хэлж байгаа нь өөрөө шудраг биш байна. Иргэдийн энэ амьдралын амжиргаатай холбоотой асуудал гурилаас шууд хамаарна. Хөдөө орон нутагт ялангуяа Улаанбаатар хотод энэ захын гэрээ хорооллууд за тэгэл ер нь л одоо амьдралын баталгаажих төвшнгөөс одоо дундаж түүнээс доош орлоготой иргэдийн хувьд бол гурил гол хэрэглээ байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө эсэргүүцэж байгаа бол нүш зохицуултаа зөв хийж авч явах гарцаа нээж аваарай. Энэ дээрээс татвар тавьж болно. Гэхдээ цааш нь яаж зохицуулж иргэдэд хямд өртөгтэй чанартай гурилаар үйлчлдэг болох вэ гэдэг сонголт руу яваарай гэдэг асуудлыг хөндөж байгаа маа. За мэдээж энэ тариалангийн салбараа хамгаалах гэдэг энэ салбарын сайд зүтгээ зориод явж байгааг бол ерөөсөө үгүйсгэж байгаа юм байхгүй. Энэ салбар хөл дээрээ босч байгаа зөв. Энэ салбарт тэгтээ шударгаар бизнес хийдэг, шударга өрсөлдөөнтэй байх ёстой гэдэг шаардлагыг бас л тавьж байгаа. Тэгэхээр энийг нэг мэдээллүүдэд хэдүүлээ ядаж нэг 2 жилийн өмнөх нөхцлөө санаж, бодож ямар хэмжээнд энэ гурилын үн өссөн бэ? Яагаад арга хэмжээ авч чадаагүй гэж ийм эцсийн арга хэмжээ авах төвшөнд хүрсэн бэ гэдгээ их сайн бодож ярих нь зөв шүү. Түүнээс өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээгээ энэ ер нь буруу байсан, эсвэл зөв байсан гэдгээр мэтгэлцэж маргалдах асуудал бол тусдаа асуудал шүү гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. За Мигмар сүрэнгийн Бадам сүрэн гишүүн асуулт асууя.